Осорно галтуудаа хаж байгаа явж байна. 10 жилийн өмнө дэлбэрсэн дэвтэй галтууд. За Чили улсад нэг 2561 галтууд байдаг. За тэр галтуудаас 560 орчим нь идэвхтэй галтууд. За тэр 560 орчмоос 92 нь одоо ер нь байнгын 10 жилдээ нэг удаа 50-аас 60 жилд нэг удаа тесэрч идэг ийм галтууд бас байна. За тэгээд одоо өнөөдөр бид нэр энэ Осорно галтуудын хажуугаар явгаа хийхээр ийм төлөвлөгөөд байгаа. Ямар ч үс Чили одоо галтууд ийм газар юм байна. За бидний явгаа хийх цэцэрлэг төрөлн доторх явгаа хийх гэж байна. За энд бид нэр янз бүрийн амтан бас харах боломжтой. Bobcat буюу зэрлэг муур харах боломжтой. За шуунууд харах боломжтой. За хамгийн хүмүүсийг харахыг хүсдэг зүйл нь пума буюу уулын арслан. Бас энэхийн гол аратнуудын нэг л дээ. Одоо food chain гэж ярьдаг шүү дээ. Одоо хоолны пирамид гэж ярьдаг. Тэр хоолны пирамидын дээр байдаг амтан гэсэн үг л дээ. Ер нь за тэр амтныг бас харах боломжтой. Гэхдээ энэ нь бол ховор үзэгдэл баг л та. За өнөөдөр бид нэр Чили улсын Puerto Varas хотоос холбоо орших Vicente Pérez Rosales гэдэг нэртэй үндэсний цэцэрлэг төрөлд явгаа хийлгэсэн. За энэ бол нэлээд сонирхолтой газар. Ер нь Чили улс нийтдээ 2561 галт уултай. За энэ 2561 галт уулаас 560 орчим нь идэвхтэй. За тэр 560 дотроо 92 нь бол ерөөсө байнгын дэлбэрч идэг. Нэг 10-аас 8-аас 10 жилд нэг удаа дэлбэрч идэг. Ер нь бол галтуулын дэлбэрт нэлээд их болдог. Энэ нь бол мэдээж нөгөө Номхон талын галт газар гэдэгтэй харьяалагдаж байдаг учраас Япон, Филиппинтэй, Индонезитэй адилхан, Шинэ Зеландтай адилхан галтуулын дэлбэрэлтүүд бол нэлээд явж идэг. Ийм газар хамгийн сүүлд бол 2023 онд галтуул дэлбэрсэн. Тэгээд газар хөдлөлт бас болдог. Хамгийн хүчтэй нь бол нэг 9.3 магнитуд хүчтэй газар хөдлөлтүүд нэлээд болд юм байна. Ерөнхийдөө бол манай хөтөж галтуулуудынхаа талаар нэлээд танилцуулсан ийм одоо танилцуулгаар ийм өдрийн аялал эхэлсэн. Газар дэлхийг дойрох мөрөдөр дүүж эвцгэн яг өнөөдөр эхэлхэн алсан зүйл гэж байхгүй хөлжөлдөж болно гойст хонгормен сүдэргүй газар байхгүй нарны оо